За таныг бол дэдсэд хөдөө чун дэдсэдээ хас хоолой мэднэ. Сайн мэднэ. Таны мэдлэг чадвар ерхий сайдад хүрэхгүй юм бол байхгүй. Гэхдээ танаас асуух асуулт байна. Яагаад гэвэл эргэлзээ төрүүлээд байна. Таныг Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн тамгын газрын даргаар ажиллаж исэн учраас энэ хүн ерөнхий сайдад сэтгүүлсэн. Ерөнхийлөгч оюун эрдэнэд итгэл үх хэсэг талаар Монгол улсын парламент хуульд нийцсэн үйл ажиллагаагаа хийгээд асуудлыг хилцэж явах үед орж ирж ёс бусаар авирилсан. Тийм учраас танаас хардаж энэ асуултуудыг таммаар байна. Монгол төрийн залгамж чанар гэж байх ёстой. Өмнөх засгийн газар чинь манай би говийн бүсээ сонгогдсон улсын хурлын гишүүн зохицсон суманд байдаг ухаан худгийн ордыг эзэмшдэг Energy Resource гэдэг компани энэ ордыг хууль бусаар авсан гэдэг асуудлыг гаргаад засгийн газар дээр тагнуул цагта хууль зүйн яамтайгаа хамтраад ажлын хэсэг байгуулсан. Тэгээд улсын хурлд өргөн барьсан. Одоо бол улсын хурлын мэдлийн асуудал болсныг та мэдж байгаа бах тийм ээ. Тэгэхээр та энэ хоёр номыг уншсан уу? Энэ хоёр номыг уншаад энэ одоо хууль зүйн сайд алтан гэрэл эмэгтгэж тараас энэнийг уншсан уу уншаагүй яа? Уншсан бол та энийг уншаад юу бодсон бэ? Энэ дээр энэ Energy Resource гэдэг компани Монгол улс агаарын бохирдлыг бууруулах гад 10 гаруй жил зовж байгаа. Энэ агаарын бохирдлоос олж нас барсан хүмүүсийн тоо жилээс жилд ихсэж байгаа. Эндээс ганцхан компани ашиг олсон байд. 48.4 тэрбум төгрөгийн ашиг олсон байд. Energy Resource компани улсад маш их татвар төлдөг мундаг компани гэдэг. Яг энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниудын улсад төлдөг татвараас 2.5 дахин доогуур татвар төлдөг. Зөвхөн 2000-аас 2024 онд 31 удаа шалгалт хийлгэсэн. Татварын ерөнхий газрын том татвар төлөгчдийн газраас ингээд амнаатыг бусдаас арай бага төлөх ёстой гэд 690 тэрбумыг Energy Resource компанид буцаан олгох шийдвэрийг сангийн яамд хүргүүлжсэн. Энэ шударга. Та өмнөх засгийн газрын энэ асуудлыг үргэлжлүүлэх үү? За нэг юм асуулт байна. Нөгөөх нь та Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхээс хэр ангид ажиллаж чадах вэ? Таны өмнө хийжсэн Монголын төрд хийжсэн гавьяануудыг мэднэ. Гэхдээ яг одоо Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын ерөнхий сайд хоёр нэг дохио зангаагаар нэг аяар тоглож эхлэх юм бол энэ улсад сайн зүйлийг авчрахгүй. Тэр та хэр ангид байж чадах вэ? За Монгол улсын үндсэн хуулиар хуулигдох гүйцэтгэх засаглалын эрх үүргийн цар хүрээ зааг ялгаа тодорхой заагдсан. Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол улсын засгийн газрын тухай хууль энэ хууль дээдлэх зарчмыг баримтж ажиллахад ер нь альва би үеийн ерөнхийлөгч нарыг бас мэднэ. Хамтарч ажиллаж ирсэн бүх үед. Тэр үедээ би дандаа л хууль дээдлэх зарчмыг баримтж ажиллаж ирсэн. Тийм учраас хуультай зарчимтай зүйл дээр тэрний хүн энэний хүн гэдэг хардлага аль эсвэл намын хардлага засгийн газар дээр байж таарахгүй. Ухаадгийн асуудлаар зарчмын байр суурь улсын баялаг хувийн шигтээр цуцуулагдаад зориулагдаад гэрээ хэлцэл ил тод биш явагдсан бол хууль зөрчсөн бол хатуу хариуцлага тооцохт ашиг сонирхлын зөрчил хууль зөрчсөн альва гэрээг хүчингү болох төрийн эрх хишгийг нэгдүгээр тавих ёстой. Тийм учраас эрийг бол тодорхой ажлын хэсэг байгуулад шалгаад нотлоод хууль тогтоомжийн дагуу шалгасан бол тэр дагуу энийг үргэлжлүүлж ажиллана. Хууль зүйн онлын хувьд бол ерөнхийлөгч, хуулийн хувьд тэр онлын хувьд гэсэн тэр ерөнхийлөгч, ерөнхий сайд үндсэн хуулийн 1-ийн 1, 26-гийн 1, 39-ийн 1 зааснаар тус тусын чиг үүрэгтэй эрх хэмжээний хүрээтэй энэ эрх хэмжээгээр л хязгаарлагдаж ажиллах учиртай. Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдэл шууд оролцдоггүй. Харин төрийн бодлого эв нэгдлийг хангах чиглэлээр ажилладаг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч зөвшөөрлөлийн талбараар үзэгдэг. Ерөнхий сайд бол гүйцэтгэх хууль биелүүлэх ажлыг улсын хурлын өмнө хариуцдаг албан шаалтан. Тэрний хүн энэний хүн гэдэг хаана ажиллаж яснаар нь хаягддаг, заагалдаг, хуваадаг, хагаралдуулдаг хандлага бол төрийн албан зохимжгүй. Мэргэжлийн мэрит зарчмаар ажиллах ёстой төрийг улс төрийн сонирхол, хувийн ашиг сонирхлын сүлжээ эвддэг.
Ийм учраас энэ зарчмыг баримталж ажилланаа. Энэ номыг бол надад ирээгүй учраас би уншиж үзээгүй, амжаагүй байна. Тэгээд уншиж үзээ танд тодорхой хариу өгье. За, одоо та Монгол улсын ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болж байгаа шиг байна. За, дотоод гадаадын хүчин зүйлээс шалтгаалаад за инфляци их өндөр байна. Дээрэс нь манай төсвийн орлого тасарсан. Манай экспортлдог гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үн унсан гэдээ маш олон зүйл байна. Танд маш баггүй хүнд үе байгаа. Тэгээ ийм үед Монгол улсын ерөнхий сайд болно гэдэг бол их зөрөгтэй ухаалаг хүний шийдвэр, эсвэл их тэнэг хүний шийдвэр гэж би бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр та өөрөө энэ саналыг гаргасан юм уу? Би Монгол улсын ерөнхий сайд болёо гэж. Эсвэл Монгол улсын ерөнхийлөгч таныг болоо гэсэн үү? Эсвэл өмнөх ерөнхий сайд оюун эрдэнэ чинь та болчихоо гэсэн юм уу? Би эндээс нэг юм бодоод байна л да. Монголын түүхэнд гашуун түүх байдаг. Үгэн дор орохгүй шорон дор гэсэн үг байдаг. Тэгэхээр тоглоомын За, өнөөгийн улс төрийн эдийн засгийн гадаад дотоод орчин нөхцөл маш хүнд байгаа. Энэ үед нэг бол их тэнэг хүн, нэг бол их зөрөгтэй хүн энэ ажлыг хийнэ гэж байгаа агуулга нь одоогийн цаг үеийг хамгийн сайн мэдэрч байгаа хүний үг мөн. Гэхдээ энэ цаг үеийг хүн цаг үегээд хойш суух эрх бидэнд байхгүй гэж үзэж найз нөхдийн намын журмын нөхөд удирдах зөвлөлийн ерөнхий сайдын ерөнхийлөгчийн санал манай хамт олонны санал дээр үндэслээд гарч ирэхэд нь би татгалзах эрх над байгаагүй. Энэ бол хамтын шийдвэр, зөвшөлдсөн шийдвэр, үеийнхний шийдвэр байсан учраас би зугтах эрхгүй гэж бодож журмын нөхдийнхөө саналыг хүндэтгэн хүлээн авч энэ хүндчсийн цаг үед надаас өөрхийн хойш